Сайн байцгаана уу? Минасан конничива. За өнөөдрийн хичээлээр хэдүүлээ Японы төвшин тогтоох шалгалтын N5-ын хандсны 8 дахь хичээлийг үзцгээе. Тэгээ өнөөдрийн хичээл дээр би эргэтэн болон хүнтэй холбоотой хандс хэдүүлээ үзнэ. Тэгээд ямар хандс вэ гэхээр эдгээр хандснууд байна. За тэгээ хараад эдгээр хандснуудыг хэрвээ уншиж мэдчих юм бол бас энэ удаагийн хичээлийг үзэхгүй дараагийн хичээлээ үзээрэй гэж бодож байна. За N5-ын хандс шүү. За тэгээд хамгийн ихнийхээ ханзыг харъя. Хамгийн ихний ханз маань нэн буюу жил гэсэн ханз байна. Бүгдээрээ гар дээр бичээд үзье. Гараа дэше өргөөрэй. Нийт 6 зурлагтай байна, тийм ээ. За бичээд үзье. 1 2 3 4 5 6. За нийт яг 6 зурлагтай байна. Туршийн ханз маань отоко буюу эрэгтэй гэсэн ханз байна. За оёмын болохоор дан нан гэсэн яг дуудлагатай байна. За о гэдэг нь бас ихвчлэн байнга хэрэглэгдээд байдгүй ч гэсэндээ яг хүн юмын дээрээ бас о гэсэн дуудлага байдаг юм байна. За бүгдээрээ нэг удаа бичээд үзье. За нийт 7 зурлагтай байна, тийм ээ. За бичээд үзье, гараа дэше өргөөрэй. За 1 2 3 4 5 6 7. За 7 зурлагтай байна, тийм ээ. За энэ дээр жишээ өгүүлбэр. За саяны ханз ямар ханз байлаа? Отоко гэсэн ханз байсан, тийм ээ. Отоко но ко га умаремашта. Отоко но ко га умаремашта гэсэн жишээ өгүүлбэр. За хүүтэй болсон. За хүү төрсөн гэсэн үг байна. Гэсэн жишээ өгүүлбэр байна, тийм ээ. За нэг удаа жишээ өгүүлбэрээ дагаад хэлээд үзье. Отоко но ко га умаремашта. Сайн байна. Дараагийн ханз мэдээж унна буюу эмхтэй гэсэн ханз байна. За мэ гэдгийг хаалтанд бас хийсэн байгаа нь яг ийм дуудлага байна гэсэн үг шүү. За тэгээ он юм буюу өөр ханзтай нийлэхээрээ за жо нё гэсэн яг дуудлагатай байх нэ. За эмхтэй гэсэн ханз байна. За нийт 3 зурлагтай ханз байна, тийм ээ. За бичээд үзье анхаар тийм. 1 2 3 1 2 3 3 зурлагтай юм, тийм ээ. За дэвтэр дээр та ханзаа бичээд аваарай. За ханзыг ер нь бол биччихээж яах нь өөрийн болгоо шиг би бараг хичээл болгон дээр хэлж дээ, тийм ээ. Заавал бичээд аваарай. За хичээлээ яах нь зогсоож жагаад та бичээд аваа шүү. За жишээ өгүүлбэр. Уншаад үзье. За сар өдрийг бол хэдүүлээ уншаад сурсан байгаа. Хэрвээ өдөр сараа хэлж чадахгүй байх юм бол өмнө хичээлээ үзээрэй. За 3月8日は女の日です。3月8日は女の日です。3 сарын 8 эмэгтэйчүүдийн өдөр. 3 сарын 8 бол яг нь эмэгтэйчүүдийн өдөр юм гэсэн юм. За жишээ хэлбэрээ дагаад нэг хэлээд үзье. 3月8日は女の日です。сайн байна. Дараагийн ханз хаха буюу ээж гэсэн ханз, тийм ээ. За он юмын бо гэсэн дуудлагатай. Хаха гэсэн ханз байна. За угаасан бас хэрэгтэй. Урд нь о ард нь сан байх юм бол угаасан гэж уншдаг байгаа, тийм ээ. Ээж гэсэн ханз байна. За нийт 5 зурлагтай байна. За бүгдээрээ гараа дэше өргөөрэй, бичээд үзье. За бичлээ эхлэе. За 1 2 3 4 5. За 5 зурлагтай. За уншаад үзье жишээ өгүүлбэрээ. Кё ва өнөөдөр гэсэн үг тийм. Кё ва хаха но танжоуби дэс. Өнөөдөр бол ээжийн төрсөн өдөр юм гэсэн утгатай. За жишээ өгүүлбэрээ нэг удаа хэлээд үзье. Кё ва хаха но танжоуби дэс. За сайн байна. Дараагийн ханз чичи буюу аав гэсэн ханз байна. За он юмын фү гэсэн дуудлагатай байх нэ. За нийт 4 зурлагтай. Бүгдээрээ бичээд үзье. 1 2 3 4. Жишээ хэлбэрээ уншаад үзье. За та нэг удаа уншъя. За сайн байна. Чичи ва кайшаин дэс. Аав маань компани ажилтан гэсэн үг. Чичи ва кайшаин дэс. За сайн байна. Дараагийн ханз. За хүн юмын бол байхгүй. Ер нь бол зөв он юмыгоор дуудагддаг ханз байна. Ко
кё гэсэн дуудлагатай. За сургууль гэхэд гакко гэхэд ордог. Яг нь ко байх нэ. За нийт 10 зурлагтай байна тийм ээ. За бүгдээрээ гараа дэше өргөөрэй. Бүгдээрээ бичээд үзье. 1 2 3 4 5 6 7 8 9 10 10 зурлагтай байна тийм ээ. За сая нөгөө нэг чигийн үз энэ доор яг нь чи гэдэг ханз маань гарч ийн тийм ээ. За ко. За нэг манабу гэсэн ханзыг өмнө нас үзсэн. Тэгээд нийлүүлээд гакко гэж унших юм шүү. За жижиг цүнхтэй шүү. За гакко ва 8時から16時までですгэсэн. За хичээл сургууль маань 8 цагаас 16 цаг хүртэл байдаг гэсэн байна. За жишээ хэлбэрээ нэг удаа уншаад үзье. 学校は8時から16時までです。学校は8時から16時までです。За сайн байна. За дараагийн ханз нь за ном гэсэн ханз байна. За хон гэдэг тийм ээ. Хон гэдэг ханз байна. За хүн юмын мото гэсэн бас яг нь дуудлагатай байх нэ. За мото гэдэг нь болохоор үндэс суурь гэсэн утгатай байдаг. За нийт 5 зурлагтай байна. Бүгдээрээ гараа өргөрөө бичээд үзье. За 1 2 3 4 5. За 5 зурлагтай тийм ээ. За уншаад үзье. За кино гэдэг ханз шүү. За эхнийх нь кино 面白い本を読みました. кино 面白い本を読みました. Өчигдөр сонирхолтой ном уншсан гэсэн утгатай. За бүгдээрээ дагаад уншаад үзье. кино 面白い本を読みました. За読みましたгэдэг ханз маань бас үйл үгний N5-ын үйл үгийн ханз дээр гарсан байгаа. Хэрвээ энэ чинь ингээ хараад мэдгүй байх юм бол үйл үгийн ханзыг дахиад нэг удаа үзээрэй. За дараагийнх нь на за оёми нэ мё гэдэг. За нэр гэсэн утгатай ханз байгаа. За нийт 6 зурлагтай. Бүгдээрээ бичээд үзье. 1 2 3 4 5 6. За сайн. За катаканагийн та баг шиг байна те. Тагийн доо күчи буюу ам гэсэн ханз. Ингээд нийлүүлсэн юм те. Тэгээд яг на оёми мэй мё гэсэн ханз дуудахтай ханз болж байна. За дараагийнх нь томо гэсэн ханз. Томо. За оёми юу гэсэн дуудахтай байх нэ. Найз гэсэн утгатай байх нь. За нийт 4 зурлагтай байна. Бүгдээрээ дагаад нэг удаа бичээд үзье. За 1 2 3 4. За 4 зурлагтай тийм ээ. За уншаад үзье. 私の友達です. 私の友達です. За миний найз юм байгаамаа ч гэдэг юм те. Ийм үгээр хэлж байна. 私の友達です. Хэлээд үзье. 私の友達です. За 何々さんは私の友達です. За нэрийг хэлээд санは私の友達ですгэж бас хэлж болох нэ. За дараагийнх нь за нөгөө нэр гэдэг хансын доор нь хүчи ам гэсэн ханс ингээд хэлсэн байгаа тий. За тэр ингээд ийм дөрвөлжин. За энийг болохоор яг нь хүчи буюу ам гэсэн утгатай байх нэ. Тэгээ оёмын ко ку гэсэн яг нь дуудлагатай байх нэ. За бүгдээрээ хүчи гэдэг ханзаа нэг удаа бичээд үзье. За 3 зурлагтай байна. 1 2 3. За 3 зурлагтай. За ханзаа бичгтээ ер нь бол зурлагын дагуу бичвэл яг нь зөв ханз болж харагддаг. Бичлэг нь зөв харагддаг шүү. За тэгээд Японд зааж байгаа хүмүүс за энэ ханзаа яг нь зөв зурлагын дагуу бичсэн байх нь үгүй байх нь гэдэг ер нь бол бараг мэддэг шүү. За тийм учраас ханзаа зурлагын дагуу сайн бичээд анханаас нь цэгцтэй бичээд авчих юм бол их зүгээр шүү. За энийг уншаад үзье. Хито хүчи гэсэн ханз байна тийм ээ. За нийлүүлээд жинко гэж уншиж шүү. За жинко. За хүн ам гэсэн утгатай байна. Хүн ам гэсэн яг утгаараа байгааз хүн ам. За жинко гэж хэлдэг шүү. Жинко. Хүн ам. Монгол но жинко. Монголын хүн ам. Нихон но жинко. Японы хүн ам. За дараагийн ханз маань мэ буюу нүд гэсэн ханз байна. За оёми моку боку гэсэн дуудлагатай. За нийт 5 зурлагтай ханз бичээд үзье. 1 2
3, 4, 5. За 5 зорилготой. Хэрвээ энэ ханз маань 4 дахь зорилго байхгүй 3 дахь зорилго нь ороод нийт 4 зорилготой байх юм бол өдөр гэсэн хий гэсэн ханз гарч ирэх нь тийм ээ. Дотроо яг нь 2 зорилготой байгаа учраас мэ буюу нүд гэсэн ханз гарч ирсэн байна. За энийг уншаад үзье. Мэ мэгүсүрио скаймасен. За арийнхын хансны дуудлагыг би бичээгүй байна. Миний буруу шүү. За уучлаарай. За нүдний тусаалга яг нь хэрэгэлдэг гэсэн үг. Мэгүсүри о цкаймас. За дагаад хэлээд үзье. Мэгүсүрио цкаймас. Хэлээд үзье. Сайн бай. За дараагийн ханз маань мими буюу чих гэсэн ханз байна тийм мими. За оюумын G гэсэн дуудлагатай байх нэ. За мими гэсэн ханз маань нийт 6 зорилготой байна. Хэдүүлээ агаар дээр бичээд үзье. Гараа дэш өргөж байгаарай. За бичээд үзье. 1 2 3 4 5 6. За энэ 5 энэ 6 2-ын чи огцолцоод илүү гарсан байх шүү. За энийг сайн хараарай. За дараагийн ханз маань Т байх нь тий гар энэ гар байна тий. Оюуми шу зү гэсэн дуудлагатай байх нэ. Бүгдээрээ бичээд үзье. 1 2 3 4. За жоохон мөрий байх нь тий. 4 дахь зорилго нь яг нь тэгшгэн биш байх нь. Жоохон үл элэг жоохон мөрөөд шүү. За гар гэсэн ханз байна. За тео араймас гараа угаах ч гэдэг юм те тэр үйл. За дараагийнх нь аши буюу хөл гэсэн ханз байна. Тэгээд оюуми соку гэсэн дуудлагатай байх нэ. Аши зөв хос зүйл хоолгож соку гэсэн дуудлага хэрэглэдэг гэдэг нэг хичээл оруулсан байгаа тийм ээ. За аши за тари араас нь яг энэ ханзны араас рүү гарсан байх юм бол тари рүү гэж унших юм. Рүү гарсан байх юм бол тару сүү гарсан байх юм бол тасуу гэж яах нь бас унших гэж тасуу гэж унших нь байна. За хөл тэгээд тари рүү гэдэг маань хүрлцэх гэсэн үг байхгүй юу? Эд зүйл ингээд бүгдэнд нь яг нь хүрлцсэн үү гэж асуух үед яг нь хэрэглэнэ. За жишээ нь ашига хаяй дэсни. За ашига хаяй гэдэг маань яг нь хурдан гүйх гэсэн утгатай. За их одоо хөнгөн шингэн за хурдан гүйдэг гэсэн утгатай байх нь тий. Ашига хаяй дэсни. Ямар хурдан гүйдэг юм бэ гэсэн утгатай байх нэ. За жишээ хэлбэрийг хэлээд үзье. Ашига хаяй дэсни. За дараагийн ханз маань карада буюу бие байх нь. Бие. За оюуми тай хэй гэсэн дуудлагатай. За нийт 7 зорилготой бичээд үзье. 1 2 3 4 5 6 7. За 7 зорилготой карада гэсэн ханз байна. За дараагийнх маань чикара буюу хүч чадал гэсэн ханз байна. Чикара. За рёку, рики, рэ гэсэн яхан бас дуудлагатай байх нэ. За хоёрхан зорилготой байна тий. Гайгүй хоёрхан зорилготой. Бичээд үзье. За хөндлөн 1 2. За хоёр зорилготой. Чикара гэсэн ханз. Чикара. За өнөөдрийн хичээл дээр эдгээр олон ханз байсан учраас жишээ өгүүлбэр баг авсангүй бас дээр нь 10 хичээл ороод 10 хичээлээр ер нь бол N5-ын хичээл дуусна. Дараа нь одоо 2 хичээл оруулна гэсэн үг. За тэгээд N5-ийнхаа бүх ханзыг ингээ оруулсныхаа дараа бас N5-ын шалгалтын дээр гардаг ханзыг бас оруулъя гэж бодож байгаа шүү. За тэгэхээр төр хүлээж байгаарай. Бас багшнаас төлөвлөсөн байгаа. За тэгээд өнөөдөр үтсэн ханзаа бүгдээрээ нэг удаа уншаад үзье. За хамгийн ихнийх нь за жил гэсэн ханз тий. Ичнээ, нинээ, туши гэсэн ханз байна. За дараагийнх нь отоко эрэгтэй гэсэн ханз байна. За энэ ханз. За дэвтрээ харж байгаа хэлээрэй. Унна гэсэн ханз байна. За энэ чичи гэсэн ханз байна. Сайн байна. Хаха сайн байна. За энэ гаккуно ко байх нь. За энэ хон буюу ном гэсэн ханз. На нэр. Хомо. За найз сайн байна. Күчи ам. Мэ
нүд тийм ээ. Мими чих. Тэ гар. Аши хөл. Карада бие байх юм тий. Тэгээд чикара гэсэн хансуудыг яг нэг өнөөдөр өгсөн байна. Тэгээд дараагийн хичээлээр уулзлаа. Түр баяртай.